Сайн байна уу? Сайн байна уу? Өөрөө түрээс л үлнэсэн. Оо, чи түрүү ярьсан хүү юу? Тий. За ороод үз. За. Шүн оройт гэж ирэх үү? Юу н ажлын ачаал ихтэй жоохон суун. Гэхдээ сайн кино дууссан болохоор гайг баха. Миний дөө дайчгүй сайхан өрөө байна шүү дээ. Яамаар Надад бол таалагдчихлаа. Ихтэй хаал. Үнэн харин хийх юм бол. Юу, одоо ер нь манайх шиг юм хотын төвийн байрны нэг өрөө чинь бол ер нь 300 байгаа шүү дээ. Гэтэ яг хоо найдвартай мөнгөө бөөнд нь төлөөд байх юм бол чинь ярина. Юу чи жилээр мөнгөө өгвөл сарын 260 мянга болж болох. За их чинь ер нь бодъё. За. Орой охинтойгоо ярьж байгаад бол итгэв. Харин минь л уцаа өгч. Юу түрүүний ярьсан дугаар чи миний дугаар. Оо тийм л дээ. За. За баяртай. За. За ингээд боо бэрүүцэн. Эвэр самсаар болоод эмдгээ. Ахаатан дэлгүүрээс ярьж байна. Тий, халуунаа байна. Оо, захирлуу. За. Тий. Бэрүүцэн. Оо, за. Өнөө шалгуулт чинь тэгээд одоо маргааш болчих уу? Тий. Би маргааш өөрөө яваад очие. Тий. За тий. Яасан дэлгүүрээс чи ярьж байна? Дэлгүүрээсээ. За үгүй. Одоо зөв шалуухан тэр дэлгүүрээсээ гарах өргөдлөө биччих. За. Тэр хүний ажил цаадуулаад яах вэ? Яв. За явъя. Сайн байна уу энэгч? Сайн байна уу? Та нөгөө миний өргөдлийг яасан юм бол? Оо яна. Их чинь чиний өргөдлийг дарга руу оруулж өгч амжаагүй. Одоо оруулаад өчөөс. Оо яхаа хэрэггүй. Дүүн ажлаасаа гарахаа болсон. Гадагшаа явна гэсэн яасан? Харин тийм ээ. Явахааргүй болсон. Хүүши. Ямар сонир хүн бэ? За хизээ ирсэн? Өчигдөр л ирлээ. За тэгээд яасан хурдан явж ирээ? Солонгосоор тэгээ сонь сайхан. За хоёлаа дараа ярья. Баярлалаа энэгч. За баярлалаа. За. Хүмүүс чинь тэгээд гадагшаа явж ирэнгүүтээ их цантаа болчихд юм шүү дээ. За хартаа бид 40 үнэний ферм. Ахын хадгам зээлийн оршооны гишүүн нэг найзтайгаа нийлж байгаа л гэдэг. Босгочлоо шүү дээ. Яста нэг авраг юм аа. Энэ ферми чи ажиллуулахад тэгээд бас чамгүй үдэн төгрөг орно үсттэй хаа. Мөнгө орлого байх тодорхой мөнгө орно шүү дээ. Чи энэ үнийг харалтаж. Өдөрт 10 гаруй литрсүү саа шүү дээ. Тэгээ одоо гараараа саах уу? Тэгээ гараараа саа. Манай энэ Чингис саагаад эхэллээ шүү дээ. Тэгэл бүхэл өдөртөө л хэл 400 гаруй литр сүү авчиж шүү дээ. Тэгээ энэ урд манай нэг жижиг юм.
сүүний цех гэдэг. Тэнд очиад илүү өгөөд мөн цааш нь борлуулж болж байгаа үст. Та нэр яг аав шиг ерөөсөө зүгээр сууж чадахгүй хачиг юм. Ийм юм хийн гэж миний санаанд л багт. Нөө зүтгээд үл одоо болохгүй юу гэж байхгүй болсон шүү дээ. Хамгийн гол хамтын хүч гэж нэг сайхан зүйлийг ах нь энэ хадгалан зээлийн орчноос мэдэж авлаа шүү дээ. Тэр ч бас тийм л байдаг байх л та. Гэхдээ би тэр нарийн ширээ минь яаж мэдэх вэ дээ. Харин ах нь юу дээ нэг юм хэлий. Явуу та хоёр хүүгээ төлөө яаж зүтгэж байгааг ах нь сайн ойлгож байгаа. Хэцүү л биш байх. Хэцүү л их чинь. Нөгөө зөвхөн зунтлаа зүтгээд байдаг. Нөгөөх нь гэтээ зүгээр суугаад байдаг. Чи энэ манай хошоонд элс. Мэдүү. Та намайг энэ хадгалан зээлийн хоршоонд элсүүлэх гээл. Элсээр хэрэгтэй. Харж байгаа үедээ чи. За яг би тэгээ элсээд орлоо гэж бод. Тэгээд ороод юу хийх юм бэ? Ороод амарх шүү дээ. Эхлээ хадгалан зээл элсч. За. Дараа нь багаар мөнгө хадгалан хийж байгаа. Тэр ахихын үйлдвэрлэлээр хараад судлаад мэдээд авчих юм чи. Зээл авч болно шүү дээ. Тэр бүтгвэ ман шиг юм чадахгүй. Өстө худлаа. Чи үр шимийн хүртээд ирэх аяандаа ойлгон заа юу. За ойлголоо. За ер нь бол банк хүс санхүүгийн байгууллага маань жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс буюу аж ахуйн нэгжүүдтэй банкыг бодвол бид нэр арай илүү төлхөө хамтарч ажилладаг юм байна. Тэгэхээр тойрын төрөний очисон газар болохоор зөвхөн автомашины зээл олгодог газар байна. Өөр банк хүс санхүүгийн байгууллага төр очлоо гэхэд хашаа хашингийн зээл олгох жишээ нэ. Харин манай байгууллага болохоор жижиг дунд бизнес эрхлэгчдтэй илүү хамтарч ажилладаг юм л да. Харин тийм бэ. Тэгээд танахыг зориод ирлээ. Их чинь нэг хувцас засвар захиалгын газартай болох гээд. Тэгээд ийм төсөв төлгөөгөө бүгдийг бичиж ирсэн. Би оюуталчин хүн л дээ. Сая хамаатныхаа оюутлын салонд нь захиалгаар дээл гоёсон чи болмоор санагдаад. Тэгээ ер нь өөрөө ийм юмтай бол гэж шийдсэн юм л да. Та тэнд салонд ажиллаж байхдаа өдрийнхөө орлого зарлагыг бичиж тэмдэглэдэг дэвтэр байсан уу? Байсан. Нөө сайн байна. Тэр чинь их чухал. Танд өөр орлогын их усүр байгаа юу? Мид үн тэнд ажилддаг уу? Гүү би оюутан. Би урд нь нэг хүнсний жижиг дэлгүүрт худалдагч хийжсэн. Энэ болох юм болов уу? Болно шүү дээ. Та гэхдээ тэнд ажилддаг байхдаа цалингаа картаар авдаг байсан уу? Бэлнээр авдаг байсан уу? Бэлнээр авдаг байсан. Оо тийм үү. Уг нь та картаар авдаг байсан бол таны орлого зарлагыг тодорхойлоход яг энэ хар дэвтэр шиг бид нарт баталгаа олж өгдөг юм л да. Тийм. Одоо та хоёр бизнесээ эхлэхэд шаардлагатай ямар хөрөнгө бэлэн байгаа вэ? Даваа материал ч юм уу, оюутлын машин ч юм уу? Саяхан битээр үйлдвэрийн зориулттай оюутлын машин худалдаж авсан л да. Энэ л одоо битээр үнцээ хөрөнгө болох байх та. Зөв. Энд төлөвлөснөөр 3 сая төгрөг байх юм бол та хоёр үйл ажиллагаагаа бүрэн явуулах юм байна шүү дээ. Энэ зөв үү? Тийм хичээ. Дээд хэрэгсний машин байраа тогтжуулах утас энтүр гээд зардлууд багтсан байгаа л да. Тэгэхээр хугацааны хувьд зээлийн эргэн тулалт нь 6 сарын дотор хийгдэнэ гэж байна. Энд амжих уу? Хангалттай төлчнөө хичээ. Зээлийн хүүний дээд талын хүүн 3% гээд бодоод үзэхээр 90,000. Үндсэн төлбөр нь 500 гэхээр нийлээ 590,000 болох юм билий. За, ер нь бол тойрын авах гэж байгаа зээл маань анхан шатны зээл болгочны төрөл багтдгийг. Тэгэхээр та нар барьцаа хөрөнгө бид нарт юу санал болгох вэ? Бид хоёрын нэр дээр нэг хашаа байшин байт юм л да. Тэр болох болов хичээ. Болгүй яах вэ? За, тэгэхээр боломжтой бол та хоёр орлого зарлагаа бүртгэдэг байсан хар дэвтрээ аваад хүрээд ирэх юм бол тэр маань та хоёрын орлогыг баталгаажуулах нэг том үндэс нь болох юм. Тэгээд аваад ирэх юм бол маргааш өглөөний хурлаар урлаад маргааштай та хоёр зээлээ авах боломжтой. Юу сайн юм бэ? Тэгвэл үнэхээр хэрэгтэй л байна. За битээр одоо яваад аваад ирээ. Их баярлалаа. За баярлалаа. За.
мартснаас өдөр 5-6 хүн зараар манай байрыг үзэж явлаа. Өө за. Ямар шиг хүмүүс вэ? Зарим нэг манитайгаа таарсан бодлоо хүмүүс ч байна. Зарим нь сэргэлэн дэнцсэн хүмүүс ч ирлээ. Харин нэг аятайхан залуу ахтайгаа ирээд үзэж явлаа. За. Тэгэд юу хийдэг? Яадаг хүн гээд? Студид ажилладаг найруулагч юм байхаа. Лизингээр байр авахсан натаа тэр болтлоо манайхыг түрээслэе гинэ. Энэ урлагийнхан ч тэгээд мөнгөтэй хүн ер нь байдаг юм уу? Худлаагаа нэг том юм ярьсан хүмүүс эдэг үсттэй. За яах гэж муулж байдаг. Үнэн штэ ээжээ. Манай сургалтанд ч гэсэн бас нэг тийм залуу байж лээ. Тэгээд ээж хэдэр түрээслийг юм? Харин ээж нь тэрийг ярих гэж байгаад. Би сарын 300 мянга гэлээ. Тэгсэн чинь нөгөө хүү чинь жилээр нь бөөнөр нь төлөө. Сарын 260 мянга болох уу гин. Яах вэ? За. Тэгвэл оруулчихгүй дөө ээж. Тийм. Болж байгаа юм шүү. За. Хөөе. Чи нөгөө сургалт амжаандаа явж гэнэ үү? Явж байгаа ээжээ санаа зовлтгүй за. Заашгүй. Болж өгвөл таслахгүй л яваад байгаа. Чамд л хэрэгтэй шүү дээ. Ээж. Та энэ муухай солонгос киногоо үзэхэ болчихж болдгоо юм. Юунд хэрэгтэй юм? Шал дими ховж ус хонзон өшөө авалт. Дими юм цагаа өрөөл сууж ах юм. За тэгэхээр юуны өмнө манай дэлгүүрт сар гарны хугацаанд шин салбарын маань өнгө төрөх болж ажилласан та хоёртоо байгууллагын нэрийн өмнөөс баяр хүргэмээр байна. Баярлалаа. За тэгэхээр бид энэ шалгаруултыг 4 зүйлээр үндэслэж гаргасан байгаа. Нэгт ажлын цаг баримтлах буюу эрц, хоёрт байгууллагын орлогын хэмжээ, гуравт итвэх санаачлаг, дөрөвт алдагдaltaгүй ажиллах гэсэн ийм зарчимтай ажилласан. Дээрээс нэмж хэлэхэд манай компаниас хамгийн дээд тал нь 5 оноо өгөх журмыг баримталж 3 хүн томилж ажилласан. Энэ дүгнэлтийг бол шудраг дүгнсэн гэж би төвдөө үзэж байгаа. Энэ шалгаруултыг дүгнээд эцэст нь гаргахад Бяруу Зангуу 12 оноотой, 8 9 оноотой дүгнэгдсэн байна. Уучлаарай. Би энэтэй ч санал нийлэхгүй байна. Нэн үгүй хэлэхэд Бяруу Зангааг ажиллаа тараад явсан тэр өдөр та бараанаас нь авч өөрийнхөө холж нууж байгаа бичлэгийг хяналтын камерт үлдсэн байсныг олсон. Номын хэдийгээр эхний 19 хоногт орлогын байдал давуу байсан ч сүүлийн хоногудад борлуулалт хэмжээ эрс буурсан. Харин Бяруу Зангагийн хувьд нас тогтсон хүмүүст үйлчилж бараа бүтээгдэхүүнээ борлуулж исэн болохоор эргэн ирж өөрт нь их давуу талыг олгосон л доо. За надад болох. Тэгэхээр надад урам дэм хайрлаж намайг ажилуулахаар бассанд их баярлж байна. Харин би нэг цаашдаа ажиллаж чадахгүй болох нь дээ хүүхдүүд минь. Намайг уучлаарай. Би энэ наминг өөрийнхөө охиноос өрцгөл баттаг. Манай энэ охинд хариуцсан ажилдаа сэтгэл гаргадаг. Бараагаан сайн судалж мэддэг гэд ер нь олон сайхан чанарууд бий. Харин тэр үйлчлүүлэгчтэйгэн харьцах тал дээр нэг жаахан дутагдaltaй тал бий л дээ. Энэ яг явандаа сайжрах юм чинь. За бусдаар бол манай намын
Хэнд ч голгодохооргүй. Ийм л хөхт. Би бол яхад үе өнгөрсөн. Би муутай настай хүн. Өдөгж байгаа нь чинь гэнтхэн ажил дээр байж гоод өртөд тэгшээ унаад их юм болоо чи яах вэ? Дахиад л өөр хүн хайх хэрэгтэй болно шүү дээ. Эд манай дэлгүүр бол бүсгүйчүүдэд итгэл найдвар, урам зориг, гэрлэхийг хайрладаг сайхан дэлгүүр. Тийм болгоод ийм газар чинь над шиг хөгшин амтны хэрэг байхгүй хүүхдүүд минь. Харин ирээдүгөө бодох юм бол энэ номингон тэнцвэрсэн тэр. Бэрөө занахаа. За миний дүү. Ажлаа чин сэтгэлээс сайн хийдэг юм шүү. Өрхөт. За. За баярлалаа. Баярлалаа. Ганц би юм биш ямар их новчтой юм бэ? Баяр хэрэгтэй гэсэн идэг л авчирж шít. Цаан чи гараж дүрэн хог байна. Биш. Рүү жилээтэнд. Харин чи. Чи яасан шүү? Чи уцсан биш үү? За ингээд дуусчлаа дахичээ. Их чинь чамд сануулсан шүү. Манайх цөөхүлийн амьдраа сурчсан улс. Орой үдш дуушуугаан гарах, гэрт хүн амьтаа авчрахыг нэг их таашаагаад байхгүй шүү. За ойлголоо хичээ. Энэ манай ажлын зэтлөө. Сайн гэж. Тий, одоо удахгүй буцаа авчихъя. Манай охин төрийн албанд ажилтай. Өглөө эрт босдог болохоор орой эрт унтдаг юм. Өө, мартах шахлаа. Энэ нэг хөвдлөхөр. За алга болгоч. За. За, хөшмөг юу? За. Их ч юм. За баярлалаа. Зүгээр. Жилээхэн тэгээ баа маа. Ёх, за. Бэрөө замгаа. Намайг уучлаарай. За зүгээр дээ хүн. Зүгээр. Би тантай их муухай харцдаг байсан. Таны өмнө буруутай санагдаад байх юм. Яалаа гэж дээ хүн. Би тэр өдөр таныг өгчихвэ гэж их хайсан. Би яах вэ залуу хүн? Хаан ч очсон намайг ажилд авна. Харин таал энэ ажлыг хийх хэрэгтэй. Би ажиллаа хийж явахдаа ийм их жаргалтай байдаг хүнийг танаас өөр харж байгаагүй. Иш. Хөөмөн. Ер нь хүнд муу санаж явах шиг сэтгэлийн там байхгүй гэж хүмүүс ярьдаг юм шүү дээ. Эд минь охин энийг л сайн санаж явдаг юм шүү. Мэдв. Яруу замгаа. Хоёрыг захирал хоёуланг чинь ажилд авахар болсон. Үнэн үү? Хүнээ. Юу? За одоо хурдан явцгаая. За явъя. Угааштай үлж
үйлчлүүлэгч 2 дугаарын цонхонд очно. Яамаа. Ахыхын дансандах мөнгө 1 сая төгрөг хүрч байна уу? Одоо юу? Таны картан дах орлого саяны хийсэндээ нийлээд 953 мянган төгрөг болсон байна. Болж байна. Ах нь эхнэрийнхээ картанд нэг 20 мянган төгрөг хийх ёстой юм л да. За. Энэ дансныхын дугаар нь юм. Та ч уйгүй хүн юм аа. Өдөр болгон ингэж дансандаа мөнгө хийх хэцүү шүү. Таксинд явдаг болохоор орсон орлогоос өдөр болгон хийхгүй болохоор үрчих гээд байх юм байна шүү дээ. Сүүлийн үед хүмүүс хуримтлал чухал гэдгийг ойлгодог болж дээ. Тэмээд би ч гэсэн 30% хийх гээл яваад байгаа нь багвагаар хийж үтэл болох байлгүй дээ. Тийм дээ. Баярлалаа. Тэнд амжилт хүсье. За их баярлалаа. Баярлалаа. Харин би чамд хэлээд байна штэ. Тэнцчихлээ гэж те. Тэ санаа зовлтгүй те. Хэд хоног энд ажиллаж байгаа. Тэгээд надад таарахаар офисын өөр ажилд тийш шилжүүлэх юм гинлээ. Хаян цагаараас том эрдмээр байгаа л. За ажиллах баяр. Бага нэг дөө. Заавал наадах чинчтэй ер нь чамд зөрөхгүй л байхаа та. Гүч одоо ийм залуухан сайхан охин байж аа. Ийм нэг уйдгартай борон өнгө сонгож өгнө гэж үтэй. Надад цааш тавьчих. Энэ бол одоо завсрын сайхан өнгө. Чамд янзтай сайхан харагдан та. Ямар? За, аль шивээс тийш очоод өөрөө сайхан тааруулаад үзчих. Би чамд сайхан зөвлөдөг. За, чи зооч. Зааш. Энэ бол одоо чамд янзтай зохино доо. Тэ? Хань ч итерхий задгаа юм шүү. Яалаа харин зүгээр бай. Ер нь ирээдүйд хөвн даваа материалаар хийгдсэн дотор хувцас зөнгөлөх төлөвтэй байгаа шүү дээ. Тэ. Одоо арьсанд шууд ингээл наалчдаг силикон хөхөвч гасныг чи хараач. Үгүй шүү дээ, тийм үү? Үгүй тийш тийч. За тэр бол чамд бүр янзтай ёстой байна ли зохино. Ер нь чамд хэзүүлэхэд байна шүү дээ миний дөө. Чи нэг тийм залуулаг өнгөлөг дотор хувцас сонголт. Чи хэдийгээр эрчтэй тачаангу харагдах тусмаа чамд хөл алдах залуучууд олширно гэж ойлгочих л да. Тийм үү ч үү. Тэгэлгүй яах вэ? Одоо жишээлбэл юу надаар нэг хүүхдээ хичээл заалгадаг айлын эзэгтэй байх юм да залуухан тайж үеийг сайхан хүүхэн. Тэр одоо зэрвэсгэн харагдсан хөхний дарвалга нэг сонгож чадаагүй болоо тэр юм нэг тийм нэг онцгой харагдаад байт юм аа. Одоо тийм л нарийн байгаа шүү дээ. Уучлаарай бэрүү цангай. Сайн байна уу? Сайн байна уу? Ингээд та чинь өвчтөйгээ тэд хоног чөлөө авсан хүмүүс үү? Юу? Биш гоо мөн л дөө. Тэгээ ахна юу яасан? Инглээ энэ. Та тэгээд энд юу хийж байгаа юм бэ? Юм анзаараад. Үгүй биш ээ. Тэ. Хотлогч хийгээл. Тэгтээ дэс удахгүй өөр газар яах юм л та. Мөө. Та өдөр нь энд охид хүүхнүүдийг тачаангу харагдах тал дээр нанхаараад оройн манай гэрт очиод миний хөхийг хараад тэгээд бүр миний хүүт хичээл заадаг бахнэ. Үгүй. Одоо юу гэмээр юм бэ? Саяын хэд хоног бол ах нь үнэндээ бүр өвдөө тэгээ эмнэлэгт байж байгаад байсан юм л да. Тэгээ. За ойлгомжтой. Би уулын таныг настаа намтаа айтайхан хүн байна гэж үзсэн. Ястай уучлаарай. Хандуурсан байна. Үгүй. Та манай дахид битгий очоорой. За юу, ойлгосноо? Чи намайг ойлголоо. Би үнэн учир ийм байна гэд хэлэх гээд байна шүү дээ. Би танаас юу ч сонсомооргүй байна. Ханаар эн чин зүгээр юм биш үү? Дэмнээс ч авч. Аваар болов. За юу. Би чамд одоо хоохгүй.
хуулбар дээр цагийн зүй чичрэн зогсох тэр үеэр амьдралын эргэх хуулбар дээр атгахын зүрх агшин бүрийг мэдэрхэд амьдралын уртд туулж өнгөрүүлсэн бүх юмээ хормын төдий байжтэй ганц хором үргэлжилсэн ч гайхамшигт учрал бүхэн үрдийн дурсамжийг үлдээ цаг тойргийн уулзвар дээр цааш тэмүүлэх хитгэлийг бас цоошин хаалгыг шинэ. Чинь юу ч юм. Гараа гоож ийн. Харин чи өөрөө юу гэж байгаа? Би гэртээ байна. Таяр би биний таньдаг юм уу? Танихаар барах уу? Ээж, энэ одоо энд юу хийж байгаа юм бэ? Гэхдээ яагаад би нөгөө манай байрыг түрээссэн залуу шүү дээ. Ээж, ороод ирээ. Та ишээ суугадах та. Ээж, та ямар хүн гэртээ авчирснаа мэдэж гинүү? Энэ хүн чинь энд байж болохгүй юм баггүй юу? Та яагаад ийм хүн авчирч гинэ гэд надтай ярьж болоогүй юм бэ? Үгүй чи ямар янзын хүүхэд вэ чи? Гэхдээ би чамд хэлээ үсттэй. Ийм нэг залуу байна. Мөнгөө жилээр нь өгчлөө гэсэн чинь чи тэгэл үсттэй чи. Үгүй та тэгээ яагаад надад нэрийг хэлчих болоогүй юм? Үгүй хэлсэн штий. Чи анзаараагүй юм байлгүй. Ямар учиртай хүүхэд болоод чи дургуцээд байгаа юм? Үгүй. Энд чинь нөгөө манай Дамжааны залуу байхгүй та. Тэгээ яасан? Болдгүй мó? Болохгүй ээж, болохгүй. Энэ хүн чинь дараа нь ярина шүү. Ангийнханд энэ Эрдэнэ туяа чинь олигтой олсон орлого байдгүй юм байлээ. Тэгээ ээжийнхаа тэтгэврийн хитэн төгрөгийг идчихэхэд надад хажуу өрөөгөө түрээслүүлж амьдэрдэг тарчиг амьдралтай эмэгтэй байлээ. Тэгээ хэлвэл би яах вэ ээжээ? Би нүрээ хаашаа их юм? Хүш, ээжээ. Та эсвэл мөнгөний буцааж өгөөд маргааш ихт гар хэлчих. Дандаа зэмэлүүлдэг ч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаа хатуур хөвч ухтаа уян зөдөн байх юмаа арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахад бүхий зүйл бүтнэ зүрх сэтгэлийнхээ дуудах зүгт зорж явах хүмүүс тоохгүй заяа тавлын чим зүү явахад бүдрэхгүй